Өнөөдрийн хичээл бол гадаадад зорчихдоо орон нутгийн SIM карт худалдаж авахд хэрэглэх англи хэлний хэллэгүүд юм. Buying a local SIM card. Дэлгүүрт ороод хамгийн түрүүнд хэлэх өгүүлбэр бол I'd like to buy a local SIM card. Please. Би орон нутгийн SIM карт худалдаж амаар байна. Харин урьдчилсан төлбөрт карт асуухдаа Do you have any prepaid SIM cards? гэж асууна. Дараа нь дат болон хүчинтэй хугацааг нь тодруулах хэрэгтэй. How much data is included in this plan? Энэ багцад хэр их дат багтсан бэ? Харин хүчинтэй хугацааг асуухдаа How long is it valid for? гэж асуувал тохиромжтой. Жишээ нь It's valid for 30 days. Буюу 30 хоног хүчинтэй гэж хариулж болно. Гадаадад SIM карт авахд их хвчлэн бичиг баримт хаарддаг. Do I need my passport to register? Бүртгүүлэхэд паспорт хэрэгтэй юу? Энд паспорт гэдэг үгийг анхаараарай. Орчин үед бит картнаас гадна цахим SIM буюу eSIM их хэрэглэгдэж байна. Nano SIM card, non SIM card, eSIM, цахим SIM карт. Та өөрийн утсыг дэмжих хэсгийг Does this phone support eSIM? гэж асуун тодруулаарай. Картаа авсны дараа цэнэглэх болон үлдэгдэл шалгах аргыг асуух хэрэгтэй. How can I top up my balance? Би үлдэгдлээ яаж цэнгэлэх вэ? Харин татгаа шалгах бол How do you check my data balance? гэж асууна. Заримдаа SIM карт өөрөө идэвхждэггүй тул ажилтнаас тусламж хүсээрэй. Could you help me activate it? Үүнийг идэвхжүүлэхэд надад туслахгүй юу? Энд идэвхжүүлэх гэдгийг activate гэж хэлнэ. Өнөөдрийн хичээлээр бид SIM карт авахд хэрэглэх чухал үг хэллэгүүдийг үзлээ. Prepaid, valid, top up болон activate гэсэн үгсийг цээжлээрэй. Баяртай.